За сайн байна уу? За сайн байна уу? Ишээсөө. За баярлалаа. Ер нь англи руу хэдэн жилийн өмнө явсан юм? Би ч одоо англид бараг 10 жил болж байна да. Амьдрал үнэхээр тийм сайхан болоод тэгж нөө хилийн дэс давхад ч юм уу орчин нөхцлөө солиход гардаг нөгөө ганцаардал буюу хямрал өөртөө явагдчихсэн нь. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг танд үргэлжлэн хүрж байна. Бид нар ямар сэдвээр ярилцж байгаа гэхээр өнгөрсөн бид нар дугаараар та ганцаараа биш гэдсэн сэдвээр ярилцсан. Тэгвэл яг энэ ярилцлагынхаа үргэлжлэлийг хүлээн авч үзнэ. За тэгээд хоёулангийн хувьд болохоор түрүүн ер нь өөр манай зочны тий Унгар дахь амьдрал, Англид дахь амьдрал тэр дундаа Англид амьдарч байхад маш олон монгол залуучууд ирээд ярьдаг яг нэг асуудал байсан. Энэ бол ганцаардал гэж хоёул ярилцсан байгаа шүү дээ. Энэ рүүгээ эргээд оръё л доо. За. Тэгээд яг хөө үнэхээр их их залуучуудын урсгал бол үнэхээр гадагшаа чиглэж байна. Яагаад гэвэл Монгол амьдрахад үнэхээр хэцүү шүү дээ. Миний хувьд ч гэсэн би айл эзэн за яг хөө сураад төгссөн. Одоо би ажлын талбар дээр амьдарч байгаа ч гэсэн өдөр тутмынхаа амьдралыг авч явахад үнэхээр хэцүү л юм. Яг ажлынхаа яг энэ орлого цалингаар өдөр тутмынхаа амьдрын гэдэг бол үнэхээр хүнд байгаа байхгүй юу. Тийм учраас гадагшаа явж байгаа хүмүүсийг буруутгах үнэхээр аргагүй. Тэгээд яг хөө зарим нэг хэсэг юу гэж үзэж байгаа гэхээр сайхан зүйлийг хараад эх орноо бараг худалдаад явчлаа даа ч юм уу тий. Эх орондоо юм хийж болж штэ гэдэг. Гэтэл яг үнэндээ нөхцөл байдал нь арай ундаа байгаад байгаа штэ. Зарим нэг хүмүүсийн хувьд болохгүй учраас л яваад байгаа тийм ээ. Тийм хүмүүстэй нэлээд олон уулзж байсан байх та мэдээж. Тий. Ер нь бас наадах чинь би сонсож байсан юм байна. Тэгээ одоо их орноо худалдаад ингээд тий одоо нөгөө өөрийнхөө жаргалыг хөөгөөд явчихлаа. Барууны одоо тэр үслийг ингээд байгаа тий. Мөнгө хөөгөөд ингээд их орноо хаяад ингээд ер нь явчихлаа. Яг үндэ бол Европод ирснээрээ тэд нар бол бас яг ингээд сайхан бас ихэнхтэй байна гэж ер нь ховролтоо яг өөрийнхөө цаг хугацаанд ер нь их ордог л доо. Яг эхлээд очиод шинэ орчинд таслаа бас нэлээд их асуудлууд тулгарна. Гэхдээ л гадаадд очсон юм чинь гоё штэ гэл хүмүүс их ярьдаг штэ. Тэгээ яг үндэ бол их л хөөрцөн хүмүүс очдог. Тий, эхлээл очиод л ийм хийн гээл очиод яг бодит байдалтай тулгардаг. Бодит байдал нь болохоор юу вэ гэхээр бол тэнд чинь бол нөгөө хууль тэгэл тиймэрхүү зүйлүүд нь хатуу. Монголд бол ингээл яаж игээд яриад аргалаад сурцсан байгаа шүү дээ. Тэнд бол яг тийм тал юм байхгүй. Яг л зохих дүрм ясныхаа дагуу тий. Тэгэл хэрвээ одоо би мөнгөгүй болвол тэнд бол хэцүүднэ гэсэн үг. Байрны хүсэлтүүлэн ажилгүй болвол тэгэл ер нь бол ажилгүй удаан суугаад байхгүй шүү хүн. Тий. Одоо Монголд бол ингээл яг хуу яаж игээл хамаатнуудаараа яваад ингээд болоод байгаа юм тий. Одоо тэрнээс нэг зээлчээ тий болохгүй бол гээл. Яг Европт одоо ялангуяа Англид, Лондонд бол тэр бол боломжгүй. Юм ер нь үнэтэй юу? Лондонд бол өртөг өндөр. Тэгээд хүмүүс чинь бас Лондон руу зарим нь Англи руу ирж байгаа хүмүүс бол бас энд үр тавиад явж байгаа шүү дээ. Тэрийг одоо өрөө дарахын тулд ямар визээр орж ирж байна. Тэгээд мэдээж ажлын виз олоход маш хэцүү. Тийм болохоор ер нь Английн одоо тэр хэлийн юу бол маш чанга болцсон байгаа. Одоо сайн нөгөө Brexit гэж болсон шүү дээ. Тэгэл тэрнээс эхлүүлээд ер нь чангалцсан виз ч гэсэн ер нь бол одоо сургалт оюутнууд одоо очиход ч гэсэн хэцүү болоод байгаа байхгүй юу. Тэгээд Лондондоо бас нөгөө байрны өртөг өндөр бол маш өндөр. Цалин бол бас жоохон цалингийн хэмжээ жоохон доошлоод байгаа юм шиг. Тэгээ хэрвээ нөгөө одоо виз байхгүй бол нөгөө хараар ажиллана гэж байгаа. За. Тэгээд хараар ажиллаж байгаа хүмүүс ч юм бол баг одоо хагсын шахуул авч байгаа бах та. Тэгэл тэрийгэ байрандаа өгнө. Унаанд хоолно тэгээд жоохон цуглууснаа тэгэл баг Монгол руу нөгөө өрөндөө явуулчихдаг.
эхнийхээ хугацаанд тэгэл одоо тоглог ингэж бол амьдрна гэж байхгүй шүү дээ. 5 тухтай ч юм уу тий. Нэг өрөөнд ч одоо 3 4 ч юм амьдрэх шүү дээ. Мөнгөө байх гад. Гарах гад. Тий. Тэгэл зарим нь бүр 2 ажил хийдэг. Өглөө гараад орой ирдэг юм даа гэхэд. Тэгэл 7 хоног нэг өдөр ч бараг амрахгүй. Тэгэл амрах юм бол тэгэл нөгөө юм зам авахагаад юу амралтай хаа тий. Тийм шүү дээ. Өөр юм хийсээр гал таарна. Гэрэлт амьд яриа. Ер нь бол бас одоо яг хоо эхнийхээ хувьд бол яг тиймэрхүү. Тэнд очоод амьдралаа ингээд удаад одоо юмны учрыг ойлгоцсон хүмүүс бол бас арай гайгүй болж эхэлнэ. Тэгтэл зүгөө олж эхэлнэ л гэсэн үг. Тийм. Тэгтэл бас ер нь бол ингээд ганцаардлал явна штэ. Тэр тунд чинь тийм байна. Ер нь бол. Тэг өөрөө ч болохоор англи компанид ажилладаг гэсэн. Ер нь өөр шиг чинь яг ингэж хамт ер нь монгол хүн хамт ажилладаг уу? Их байдаг уу? Яг яг манай компанид бол монгол хүн байдгүй. Гэхдээ ер нь бол өөр компаниудад ажилладаг монгол хүмүүс бол байгаа. Тэгэхээр ч одоо Монголоос мэрэгчлэрээ англи очиж ажиллах боломжтой гэсэн үг үү? Тэр боломж нь хэрэг. Тийм боломж бол ер нь байгаа. Гэхдээ англид бол нэг зүйл бол англид ч одоо нөгөө боловсролын систем нь жоох өөр юм уу да. Тэ. Тийм болохоор яг энд тийм боловсралтай хүн очоод тэнд бас одоо энэ хууль зүг мэдгүй бас тийм юм гарна. Тийм болохоор заавал нэг бас нэмэлт суралт тий одоо суралтын тийм юмд холбогдох хэрэгтэй, хамаарах хэрэгтэй болох байх та. Тий. Өөртөө яг зүгээр бизнес хийгээд эхлээд явж байгаа хүмүүс бол байдаг. Одоо өөрөө тийм одоо сушины газартай ч юм уу эсвэл одоо хувийн тийм жижигхэн одоо аккаунтинг одоо нэрвтэй одоо компаниудын одоо тэр нэрвийнхэн ажлыг хийдэг. Эсвэл өөрөө тийм хоолны газартай гэл эсвэл тиймэрхүү ер нь бизнестэй хүмүүс их байдаг л та. Тэгэл ихэвчлэн ажил төрөл гэхээсээ илүү бас цагийн ажил хийж байгаа хүмүүс их харагдаад байна уу? Би болохоор яагаад энийг бас асуугаад байна вэ гэхээр магадгүй үзэж байгаа үзэгчдийн хувьд бас сонирхож байж болно шүү дээ. Ер нь очиод боломж бололцоо хээр байдгийг мэдээж хүний нутагт очиод мөнгө олно гэдэг ч мэдээж хэцүү л дээ. Тэгсэн ч гэсэн бас боломж бололцоо нь юу гэдэг юм бол гэж бас сонирхож байж болох юм. Ер нь бол боломж бол яаж игээл хүмүүс гаргана л да боломжийг тийм аа манай монголчууд бол чадна шүү дээ энэ дээр. Хамгийн гол нь тэгэж амьдрах нь жоохон хэцүү л болов. Тэр дунд тэгэл нэлээд нухлагдах болов гэж боддог л да. Тэгэхээр нөгөө хүний одоо өөрийгөө үнэлэх тэр юу бас жоохон унж эхэлдэг болов. Нөгөө талаараа бас жоохон тийм амьдралд нь жоохон бүх юм байгаа ч гэсэн одоо ажилтаа байлаа, идэх хоолтой, өмсөх хувцастай, банкнда мөнгөтэй гэдэг ингэсэн ч гэсэн яг жоохон амьдрал нь тийм хоосон болчдөг болов гэж боддог л да. Яг л нэг юм дутагдаад байдаг. Яг энд Монголд байдаг шигээ тэгж гоё халуун дотн бас байх хэцүү л болов гэж боддог л да. Гэрэлт амьд яриа. Ер нь бол манай Лондонд байдаг монголчууд бол их бас юу л да одоо нөгөө би энэ лүгэ гэсэн тийм юу харагддаг юм бол тэ гэж цугаараа тэ одоо хамт олноороо байх холбоотой тий. Тий. Тэгээд бас өөр хотууд бас байдаг. Манчестер, Ноттингем гэдэг хотууд бас амьдардаг монголчууд бас байдаг. Манай Лондонгийн цуглаан бас Манчестерт бас байдаг. Ноттингемд ч гэсэн. Тэгээ заримдаа ингээд итгэж хүмүүс ингээд тийм зуны ч юм уу юм зүгээр кемп хийдэг байхгүй. Хөтөлбөр тий. Тийм тэгэл хүмүүс их дуртай ирдэг. Өөр гэрүүлийнхаа найзуудыг ч юм ингээд уурчна. Ер нь бас тэг тийм аялал майл хийх гоё байдаг л та. Аяллууд бол их зохиогддог бас Лондонд харьцангуй оюутны холбоо гэж бас байна. Оюутны холбоо ч тэгэл одоо саксны тэмцээн ингээл
Ер нь бол үйл ажиллагааг бол зохион байгуулалт сайн байдаг гэж би хардаг л да. Ер нь өөрөө бас залуу хүний хувьд магадгүй Монголоос очиж байгаа хүмүүсийн за тэр дундаа залуучуудаас ер нь ажигласан одоо би юу асуух гэдэг нь гэхээр нэг ийм зан чанар эдгээр яа сурахгүй байгаа юм болоо ч юм уу нэг юм дутуу тийм зүйл ажиглагддаггүй. Тийм ер нь яг хоо жоохон тийм ажилсаг гэх юм уу. Тэгээ одоо ажил хэрэгч. Тэгээ яг одоо би ингээд энийг сураад авчи. Монголд очиод энэ Монголыг хөгжүүлэхэд хэрэг болно доо гэж яг тэгж сурж байгаа хүмүүс баг болов гэж би хараад байгаа юм. Харсан л та ер нь тэгээд тэд нар чи уул нь бол баг за заримийнх нь бол аав ээж нь нөгөө түрүүний чи манай зочны хэлдгээр бол Монголд баста үүр тавиал тэр сургалтынхаа төлбөрийг хийж байгаа. Заримных нь хувьд болохоор өглөөнөөс гахуулаад орой хүртэл өглөө орой гэж ажил хийж байгаа олж байгаа мөнгөөр сураад байгаа шүү дээ тий. Гэтэл тэр хүмүүсийн хувьд тийм зүйл ажиглагдсан гэсэн үг тий. Тэр хүмүүсийн хувьд ялангуяа одоо Лондон чи ер нь бол амар материалог одоо тийм газар л та. Ер нь бол Лондонд ингээл өвдөөд ажилгүй 7 хоног сар болно гэвэл бас хэцүү л бах тий. Одоо байр маяр нэмэг дээр нь алт тэгэл бас бүүн одоо нөгөө өөр мөнгнүүд нэмэгдээл ирэх байх л та. Тийм болохоор ер нь бол мөнгөөр цагийг одоо тэгж үздэг. Ер нь бол цаг баримтлах дээр бол маш их суралцдаг болов гэж боддог манай монголчууд. Одоо энэ тэг шиг одоо нөгөө өглөө өдөр гэсэн 2 цаг байхгүй. Тэнд бол 8 цаг гэхэд 8 цаг л байдаг. Цаг бол цаг тий. Тэрийг бас ер нь жоохон тийм одоо зүйлсийг одоо сурч эхэлдэг болов гэж боддیں۔ Нөгөө талаасаа харилцаа бас байна. Одоо англичууд ч бас харилцааны үед бол соёлтой шүү дээ. Соёлтой тий гайхамшигтай. Тэрийг бас ингэж суралцж авдаг болов гэж боддог. Гэтэ яг үүндээ ажил хийгээд өглөө гараад орой ирж байгаа хүмүүс бол англи хэл байтугай англиач Лондонгооч үзэж чадахгүй явдаг байгаа л та. Тийм хүмүүстэй би таарлаж байсан. Англиар зүгээр нэг ойр дотныхаа үгийг сурсан. Яг л ерөөсөө завн гараагүй өглөө гараад орой ирдэг болохоор. Тэгэл 2-3 жил болцсон. Тэгээ Англид очиод юу харсан гэхээр за тэгэл явдаг замаа л ярина штэ тий. Тэрнээс өөр үзээгүй. Тэгэл ирээл энд чинь бас маш их өвчнөд орцсон. Одоо энэ нүвдэд байна. Тэр нүвдэд ингээл нөгөө алсан мөнгө бас л тийм эргээгээд эрүүл мэндээ зарцуулдаг болсон. Тий. Хилийн дээс давхад ч юм уу орчин нөхцлөө солиход гардаг нөгөө ганцаардал буюу хямрал өөрт чи явагдчихсэн үү? Ганцаардал гэж зүйл яг үнэндээ бол байдгүй маа зөвхөн бидний энэ дотор л одоо тийм орон зай бий болгоч тийм үү? Байн явд юм болов. Хийсвэр гэж хэлдэг юм уу? Гэж хэлж байна. Өөрийн чинь зүгээс одоо жишээлбэл яах одоо нэг хүн ирээл ганцаардаад ирнэ одоо яах вэ гэж. Яагаад гэвэл тэр зөвхт хүмүүс тэр бурхны хайр дотор байгаа. Залуу хүний хувьд бас мэдээж Монгол руу гэсэн сэтгэлтэй л байлгүй. Ер нь Монголын юуг өөрчилчих юмсан? Юу энийг нэг ингэчих юм бол манай монголчуудаа сайхан хөгжиндөө ч юм уу бас мэдээж боддог л бах. Ер нь юу байдаг вэ? Зүгээр яг харахад яг одоо удирдахч хүн ингээд өөрийнхөө жишээнүүдээ бусдыг ингэж дагуулдаг гэсэн нэг үг байдаг шүү дээ. Гэхдээ тэр нь бас дагж байгаа хүмүүсээс нь шалтгаалт юм болов уу гэж би харсан л да. Одоо удирдахч хүн ингээл юу аваад тий ямар нэгэн хүнээс мөнгө аваад тий ялангуяа одоо энэ авилга биш тий. Тийм зүйл. Тэгэхэд манай удирдахч тэгж байгаа юм чинь би ч гэсэн тэгээд авилга авна гэд энэ сэтгэлд гээл жоохон нийлээ түгээмэл ах шиг тий. Тий энэ сэтгэлдээ жоохон одоо багасвал гэж бодож байна л да. Яг удирдахч хүн тийм байж болно. Адилхан хүн юм чинь бас алдаа гарна шүү дээ.
Тэгтээ тэгээд дагж байгаа хүмүүс нь ч гэсэн бас тэр алдааг нь давтаад байх юм бол тэгвэл энэ хэцүү л болов уу гэж бодож байна. Нөгөө талаараа бас манай монголчуудын хувьд гэвэл одоо ер нь ингээ харахад ихэнхдээ оюунаа тий одоо боловсрлоо ингээд хөгжүүлэе гэсэн. Тэрийг нь би бол их зөв гэж бодож байна. Гэхдээ тэрний хажуугаар зүрх сэтгэлээ бас бид нэр хөгжүүлэх хэрэгтэй болов. Бас төвчээр тууштай бусдыг одоо хайрлах, хүндлэх, тэг харилцаа энэ зүйлүүд чинь бас адилхан чухал гэж бас харж байна л да. Тэгээ байгаль орчноос хайрлах хэрэгтэй гэж харж байна. Англид байгаа тэгвэл монголчуудын хувьд хэр хүн чанартай хүмүүс байх шиг санагддаг вэ? Тэр бас орчин байдал бас нөлөөлөв. Тийм, орчин байдлаасаа тэгээд шалтгааллах байх л та. Тийм. Яг одоо хүмүүс нь яг те ямар одоо гэр бүлээс ямар одоо хүмүүжлэлтэй байсан юм те. Тэндээс холбоотой шүү дээ. Холбоотой байх гэж бодож байна. Тийм. Яг хүмүүжлэг бол ер нь бол одоо Библиэд ч гэсэн их чухал үздэг байгаа шүү дээ. Тэ одоо еврейчүүд бол хүүхдүүдэд багаас нь те сургадаг байгаа. Тэр шиг манай өвгдээс ч гэсэн багаас нь ингээл хүүхдүүдэд сургадаг байсан те яс саншлаа. Одоо тэгэхэд одоо тэр нүүдэлчин соёл маань ер нь жоох уусж штэ. Тэгэхээр бас нүүдэлчин одоо энэ соёлоо авч үлдэх. Тэрийг хүүхдүүдэд зааж өглүүлэх. Яг бол эн чинь бид нэр хаанаас ирсэн ямар хүмүүс лээ гэдэг ч бас хэлж байгаа. Тэгэхээр тэр бас их чухал болов гэж бодож байна л да. Тэгээд ганцаард л бол бас заримдаа бид нэр өөрсдөө хэн бэ гэдгээ мартаад ирэх үед бас ирдэг болов гэж бодож байна. Тэгээд зөвхөн одоо хайр гэж байгаа. Гэтэ хайр бол их чухал. Бас бид нэр өөрсдөө хэн бэ гэдгээс мартаж болохгүй болов. Яг ганцаарлаар дамжуулж хүмүүс за би өөр хинч биш юм бэ. Тэг миний одоо өмнөх амьдарч байсан нөгөө нэг ололттой, амжилттай болж бүтэж байгаа бүх юмыг магадгүй ганцхан удаагийн ганцаарлын мэдрэмжээр бас устгах яг тийм аюултай байдаг тийм үү? Тиймэрхүү зүйлийг ажиглагддаг. Тэг ялангуяа Европт бол тэр бол их тохиолддог болов. Одоо Монголд бол ингээл арх угаал тэ нөгөө зовлонгоо ингээл нэг нэмэглээ гээл тэ. Европт одоо тэгэл хэлэх юм бол тэр чинь хэцүү дээ шүү дээ. Одоо ажил тэ. Тэгэл өөр тал дээр ч гэсэн. Тэгэл бас монголчууд ч бас одоо нэр хүндээ бас тэ. Одоо авч явах хэрэгтэй байдаг. За сайн байна уу? За сайн байна уу? Ишээсөө. За баярлалаа. Юу н англи руу хэдэн жилийн өмнө явсан юм? Би ч одоо англид баг 10 жил болж байна да. Амьдрал үнэхээр тийм сайхан болоод тэгж нөө хилийн дэс давхад ч юм уу орчин нөхцлөө солиход гардаг нөгөө ганцаардах буюу хямрал өөрт чи явагдчихсэн үү? Гэтэ яг вэ залуу хүний хувьд бол бид нэр маш олон асуудлуудад тулгарна. Тэгээд тэр үед бас сонголт их чухал байт юм болов. Тийм шүү. Тэ одоо яг үндэ Европт байгаа залуучуудтай ингээ ярилцахад Бурхныг ингээ хайж байгаа мөртлөө чи Христийг хүлээн авах уу гэх үед зарим нь за би жоохон хүлээе. Бодё. Аха. Яг үндэ хэлэхэд ингээл Христийг бол ийм шашин гэл их тэ хүмүүс их сурталчилтай ярьдаг Европын тэ баг одоо барууны гадны шашин. Тэгэхэд чин Христийн шашин бол манай монголчуудын өвөг дээдсүүдийн дунд тэ байсан. Манай одоо Чингис хаан чинь тэ Монгол гүнийг одоо үүсгэх үед ч гэсэн явж исэн. Бидний дунд Христэд итгэлтнүүд байсан гэдэг. Бидний дунд бол байсан. Яс заншлан ч гэсэн одоо болтол ингээ явж байгаа тийм зүйл шүү дээ. Тэгээ би болохоор хувьдаа бодоход Христэд итгэх тэр шийдвэр бол маш зоригтой шийдвэр байдаг гэж би боддог. Тэгээд тэр шийдвэр чинь
нөгөө талаасаа миний хувьд бол ганцаардлыг бас дийлэх бас нэг шалтгаан байжсэн гэж хэлж болно. Яг л би бол яг мэдчихсэн. Бурхан надтай хамт байгаа. Яг л бурхан яг хэлсэн үгэндээ үнэн ч байдаг. Намаа би чамтай хамт байдгаа. Тийм бол битгий. Би чамайг хизээч харахгүй гэж Библиэр зөв байдаг шүү дээ. Тэр байна. Тэгэл яг итгэлийн амьдралаар яг ингээд бас амьдрахад бас зөндөл одоо хэцүү асуудлууд тулгардаг. Гэхдээ нэг гоё юм болохоор би энэ асуудлыг ганцаараа туулахгүй гэдэг дээр л юм л та. Бурхан надтай хамт байгаа. Бурхан тэгээ надад туслана шүү дээ. Миний баруун гарт байгаа. Тийм шүү дээ. Хүн бас нэг итгэж үнэмшдэг нэг зүйлтэй байхад бас нэг тайвшрал, бас нэг хань болд юм шиг санагдаж шүү дээ. Яг бол одоо жишээлбэл миний хувьд ч гэсэн өнөөдөр нэлийн стресстэй бухимдалтай байлаа л да. Өглөө бол нэлийн тайван биш байлаа. Нэг хүнтэй маргалдаал хэвээр яста хэцүү байсан. Тэгэл ёо энэ ямар ядаргаатай юм бэ гэл. Тийм шүү дээ. Тэгсэн ч гэсэн нөгөө нэг Христ итгэл гэдэг маань яагаад ч юм нэр тэрл бүхэл орон зайг эргээгээд нөгөө амар тайвнаар ингээд сольж өгдөг. Тийм. Буцаагаал. Гайхамшигтай. Тэр амар тайвныг бас одоо зүгээр одоо ганцаарч байгаа тэр одоо залуучууд хүн болгон мэдэж мэдрээсэй л гэж би их боддог л доо. Тэгээд магадгүй яг тэр ганцаардал дундаа үнэхээр яг өөрийнхөө тэр дотоод хүнийг сонсох юм бол бас заримдаа тэнд чинь бас бурхан ажилтдаг байхгүй. Бурхан ярьж идэг байхгүй тий. Чи сонсож гэнэ үү гэлтэй. Би яг итгэж болохоос өмнө бас ганцаардал гэдэг зүйлийг бас амсчлээсэн л да. Тэр үедээ би юуг анзаарсан бэ гэхээр тэр ганцаардал донд яг ингээд сайн хуур ингээд сонсох юм бол зүгээр одоо эргэн тойрны хүмүүсүүдээр дамжуулж бурхан өөрийнхөө халамжийг ингээд харуулт юм байна гэж би маш олон удаа ингэж анзаарчихсан. Харж ирсэн. Тэгэхээр яг хав тэр одоо энэ юу гэсэн үг вэ гэхэлэр хүмүүс одоо жишээлбэл ингэж хэн нэгэн таарал өөртөө туслахад өө азар инглээ гэл тэгж хүлээж авдаг шүү дээ. Санаандгүй байдал чинь тэрэндээ таарлаа гэж ярьдаг. Гэтэл Христэд итгэгчид түүнийг бол үнэхээр арай өөрөөр хүлээж авдаг шүү дээ тий. Тийм бид нар болохоор яг бурхан биднэртэй хамт байна гэдэг бидний төлөө ингээд санаа тавьдаг. Хамгийн гол нь тэрийг одоо хүн болгон ингэж хартгуул юм л да тий. Тэр нь л байдаг болов бас. Уг нь бол бурхан бол яг хараасаа энийг анзаараач би чамд ингээд туслах тусламжийн гараа ингээд сунгаж шүү дээ тий. Тэгэхэд ер нь бол бид нар заримдаа нөгөө өөрсдийнхөө тэр асуудлууд дундаа манан дундаа ч юм харддаг анзаарахгүй тэгэл өнгөрдөг болов гэж боддог л да. Гэрэлт амьд яриа. Бас нэг сэтгэл зүйн номдор ч гэсэн хүн ганцаарлаа тайлахын тулд янз бүрийн арга оролддог. Тэ одоо жишээлбэл арх ууж үздэг. Эсвэл ямарваа нэг юм донтож муу зүйл, буруу зүйл донтож үздэг ч юм уу тий. Эсвэл аягүй хиддэг болох ч гэх юм уу. Тэгэл янз бүрийн юм донгууд гарч ирдэг. За зарим нь хүртэл бүр энэ ганцаарлаа даван дэлж чадахгүй амиа хорлох ч юм уу. Яг иймэрхүү замуудыг бас сонгож идэг тий. Тийм болохоор ганцаарлал гэдэг бол их аюултай. Тэрнийг удаан ажиллахгүй, удаан яг ингэж явж болохгүй гэж талаар уншижсэн. Ер нь яг ганцаардлыг хүний нэг дайсан л болов гэж боддог л доо. Тэр хүнийг яг хоо тэгэл бид нар одоо яг сонголтлоо юм л да. Ямар шийдвэр гаргах вэ тэр үед. Хэрвээ тэр үед эргэн тойронд одоо яг найз нөхөд нь хүрээлээд зөв одоо тий шийдвэр гаргаач гэд зөвлөжэвэл тэр хүн бас тэр шийдвэрийг яг гаргах уугүй юу гэдэг тасаа юм л да. Хүлээж авах уу яах вэ тий. Тэгэл яг одоо өндөө болохоор одоо Монголд бол монгол хүмүүсийн хувьд энэ бас чухал гэж би бодож байна л да. Манай Чингис хаан ч гэсэн тий одоо зүгээр нэг өдрийн дотор ингээл том гүрнийг бариагүй шүү дээ.
Тэгээ маш их хичээж явж байсан. Өөрөө бас алдаа гаргаж байсан. Гэтэ хүрээлжсэн. Тийм, хүрээлжсэн хүмүүсүүд нь бас тэнд хамт байсан. Нөгөө талаараа бас тэгэл түүхэнд бас ярьж штэ. Би бол нөгөө Персиг одоо нөгөө буулгаж авчаад тэгээ би бол бурхны ташуур гэж өөрийгөө хэлж байсан. Тэгээд энийг болохоор түүхчид маш олон янзаар тайлбардаг юм байна л да. Тэгээ нөгөө Чингис хаан ч одоо нөгөө бөөгийн тэнэт үзэлтэй байсан ингээл те. Тэнгэрийн шүтлэгтэй гээл те. Тэгээ тэр юугаараа өөрийгөө тэгж хэлсэн гээл. Тэгэхэд зарим одоо түүхчид болохоор одоо энэ өөр бурхныг ярьсан те. Тэг өөрийгөө бүр одоо бурхны одоо юу болгосон, ташуур болгосон гэж одоо Библийн тийм орж ирдэг тийм. Тэгээд яг манай монголчууд гоё ингээд түүхээ бас өөрсдөө судлаад эхлэх юм бол гоё тийм одоо хариултууд гарч ирдэг болов уу гэж бодож байна л да. Зөвхөн одоо эргэн тойрныхаа улсуудаас ингээд бэлэн хоол авах биш те. Яг өөрсдөө судлаа явбал. Тэгээ ганцаардл бол ер нь бол манай монголчуудыг бас доройтоход бас нэг хөргсөн юм болов уу гэж бодож байна л да. Гэрэлт амьд яриа. Яагаад? Ер нь ганцаардл гэдэг ч одоо тийм одоо хүний одоо сайн сайхны эсрэг одоо нэг тийм зүйл одоо ямар нэгэн сайн сайхныг хүсэж байгаа зүйлийн нураахыг хүсдэг тийм ээ. Тэгэл манай монголчин өвчрхэг байж байтал тэр нь нурсан шалтгаанаас тэр одоо бурхныг бас тэгээ жоохон хажуу тийш нь тавьснаас болсон юм болов уу гэж бас боддог. Тэгж үздэг. Юу ганцаардлын хувьд ингээд ярилцаа сууж исэн чинь өөрийн ч хувьд их буянтай ажил хийж байгаа хүн юм байна. Үйлчлэл хийж байгаа хүн байна гэж бас дүгнэхээр байгаа даа байхгүй. Ягаад гэвэл үнэхээр ганцаарл гэдэг бол хүний дандаа нөгөө болох бүтэхгүй тал руу татж яадаг гэж сая ярьлаа шүү дээ. Гэтэл яг Англид тэр олон залуучуудыг ухтаж аваад тий яг тэр зүрх сэтгэлүүдэд яг зөв тэр талаас нь орон зайг яг тайлбарлаж тэр зөв сонголт хийхэд нь өөрөө тусалдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий, ер нь бол тэрийг хичээлэг хийдэг, чиглүүлэгч гэж хэлж олно үстэй тий. Тий, ер нь бол залуучуудаа ер нь зөвхөн англи гэдэг байхгүй л тий. Европтойгоо ер нь холбоотой байгаа бүх тийм найзуудаа эсвэл одоо залуучуудад тий. Яг тэрийг л одоо та ганцаараа биш шүү. Ганцаараа биш шүү. Үнэхээр бурхан тий хамт байгаа шүү. Тэр хайр бол бурхан тий. Бурхан бол хайр мөн гэж ишлэлээр байдаг шиг. Тэрний дагуу тэрийг л мэдрүүлээд гэж бодлоо л доо. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр биднийг бас зорж ирээд сонирхолтой ярилцлага тэр дундаа залуучуудын талаарх тий өөрийнхөө үзэл бодлыг нээлттэй илэрхийлсэн танд маш их баярлалаа. Тэгээд ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Таны ажил амьдралд ч гэсэн. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид нар хамтдаа та ганцаараа биш шүү гэсэн сэдвээр ярилцсан. Магадгүй таны хувьд асуух асуулт гарч болох юм. Тэгвэл та онлайнаар бид нартай харилцаж болно. Yamong CGM гэсэн сайт байгаа. Та хаашаа ороод өөрийнхөө санал хүслийг илэрхийлж болно. За бас Facebook хуудсанд маань лайк дарахаа мартваа. Гэрэлт нэвтрүүлэг гэсэн пэйж хуудас байгаа шүү. Ингээд дараагийн дугаараар эргүүлзье. Баяртай.